За санаа. Бид ревюг ихлүүлдэг тийм ээ. За. Тэгэхээр ньюсийн хэмжээнд юу болохыг хамгийн түрүүнд хэлээд байна. Энэ 7 хоногт зөвхөн газрууд consumer confidence хойш дотор гарах юм байна. Performance meeting minutes за энэ бүр сэтнийхээ төгсөл рүү орж ирэн тийм ээ. Core PC index initial job Chicago PMI. За 3 өдөр маань ингээд 7:30-аас эхлүүлээд яваал явсараад хамгийн сүүлд нь performance meeting энэ 3 өдөр аягүй сүүлд өдөр болно. Өдөр гай хөдөлчихөл юм байна те. Энэ 3 өдрийн болсны дараа 4 өдөр бол Европоос эхлүүлээд Thanksgiving Day юм биш үү? За. Энэ 7 хоног чинь бас flat юм байна уу guys? Чин Thanksgiving Day болох юм биш үү? Энэ 4 дахь 5 дахь чинь тэр чигээр хөдөлгөө гэсэн үг. Ямар шиг байхгүй. За ойлгомжтой тий. Ерөнхийдөө өнөөдөр яах юм бүү мэгтэй. Өнөөдөр чинь бид нар get date гэж мэрсэн байна. Хэмтүү 2 өдөр байж болж байна. 3 өдөр байж болж байна. Гэхдээ 3 өдөр бид хаана нэг дэшээ зүг чиг авч явна гэдэг нь жоон тэмнэх үл байх. 2 дэшээ одоо ингээд цагийн time frame-ing одоо ингээд wave байлаа гэж бодъё. Цагийн time frame-ing wave байлаа гэм бол ерөөсөө wave руу ороод ингээд юм байна. Бид иймэрхүү маягаар байх баг. Хараадахад дандаа ингээд тэгээд яг голдоо хөдөлгөөнүүд их дайжгүй. Энэ тиймэрхүү байдлаар хэрвээ ингээд иймэрхүү зүйл харагдаад эхэлж юм бол цааш нь тэмэлэл өдөржингөө өдрийн хэмжээнд Европ төр ч юм уу аль хэзээний хааны тийш брейк хийгээд өртгөл явж байгаа тохиол тэгвэл яг хэрвээ яг ингээд өртгөлтэй хөдөлгөөн явагдаад байх юм бол мэдээнүүд дээр ингэж саваад тэгээд явах юмнууд бас байж болно. Ерөнхийн энэ өдрийнхэн байгаа байдлыг харахгүй. Урт өдөр яг харъя те ямар хөө байх юм. Тэгээ энэ 4 дахь 5 дахь шүү гэсэн би бол ажиллах ч уу харахчгүй би бүр зах зээлийг бүр нээж харахчгүй шүү нэ. Үнэхээр энэ өдрүүд дээр зүр сайхан арилжаа гэдэг зүйлээс амарсан зүгээр хөдөлгөхгүй шүү. За тэгэхээр ньюсээс харъя те. За тэгээд нэг сонирхолтой ньюсийн хэмжээнд guys одоо тэр Орос Украиний хэмжээндээ хэдүүлээ зүгээр яг бас л хүмүүстэй хэд энэ бол арилжааны тухай зах зээлийн channel юм л та. Тэгэхээр ихэд бас л хүмүүс сонирхолтой ньюсүүд юу вэ бас сонирхож байгаа хүмүүс байж болох юм те. Хэд энэ болж байгаа зүйлийн хэмжээнд тайлбарыг хуваалцъя. Тэгэхээр Орос бол те Орос орн бол аль дээрээс барууныхан заавал хийсэнтэй барууныхаа одоо бизнес партнеруудтай ял хийсэнтэй яа тэгэхээр баруунд ч хэлээд байгаа шүү дээ. This is not something дээ энэ бол зөвхөн бизнес гэж ярих дуртай дээ. Тэгэхээр бизнес партнеруудтай хэлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ Оросын газар нутг руу ямар нэгэн байдлаар пуужи явуулвал те одоо хүртэл ерөөдөө Америк талаас те Британи Франц талаас пуужи бол явуулаагүй байсан. Одоо хүртэл зүгээр яг дэвсэг явуулаад хүмүүсээ явуулаад ингээд явж исэн байсан бол саяхантай ерөөсөө нэг 3-4 хоногийн өмнө Трамп сонгогдсны дараа Америкийн хуучин парламентын хүмүүс маань яасан бэ гэхээр Оросын газар нутг руу дотгошоо Атакамсаар тий Атакамс гэдэг нэг пуужин байдаг. Тэр пуужигаа буудаж болно шүү гэж зөвшөөрөл өгсөн 3-4 хоногийн өмнө. Тэгээд тэр зөвшөөрөл өгсөний дараа үнэхээр л тэр пуужин бол энэ Брянск гэдэг газар руу ирсэн л үү. Тэгээд Оросууд бол хэлжсэн хэрвээ тийм зүйл болох юм бол ерөөдөө тий хогч шүү гэсэн байсан. Тэгээд яасан бэ гэхээр хариу өгсөн. Яагаад тэгэхээр мэдээж хинт хөвчөвдөө тэр зүйлийг та өөрсдөө бодоод тэгэл Монгол байлаа гэж бодоод Монголын газар нутг дээр хятадын талаас ч юм уу хааны талаас ингээл нэг пуужи ирчлээ гэж бодлоо. Ийм хүү зүйлийг өөрчлөж ирсэн байхгүй байхгүй. Орцсон гарууд угаасаа наадах чинь тэгэл гадаадынхан чинь барууных нь ялангуяа Америкчууд бол тэгэл дураарна шүү дээ. Тэгэл өөрсдөө багийн дэлхийн хамаг одоо юу гэнэ те. Бид нар бол баг одоо хаад гэж бодоод байгаа юм шүү дээ одоо. Бас адилхан хүмүүс шүү дээ. Бас адилхан нэг л тэнгэр доор байж байгаа шүү дээ. Энд чинь өөрсдөө тэгж бас бохгүй шүү дээ. Өөрсдөө бол тэр зөвшөөрлөг бол айгүй ямар ч нэг халт хүүгээр ингээд дандаа хөгдөх байхгүй. Босныхаа харин амар тоочдөг. Тэгээд хариу өгсөн хамгийн сонирхолтой зүйлийн хэмжээнд юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хариу өгсөн гэдэг нь бүгд дээр нэг хамгийн гол нь таад анзаарвал ньюсийн хэмжээнд тэр нэг оришник гэдэг зэвсгэр бол хариу өгсөн гэдэг байгаа шүү дээ. Оришник гэдэг зэвсгэр хариу өгсөн гэдэг байгаа. Тэгээд тэр газар дээр тэр оришник ирсэн газрын хэмжээнд ямар нэгэн ньюс ерөөсөй байхгүй байгааг анзаараа. Ингэж ирлээ ямар нэгэн видео бичлэг ч юм уу зураг ч юм уу тэгэл ньюсийг бол гадаад хэмж амар ашиглаж шүү дээ. Орлоо. Эсвэл тэгсэн ингээл орлол өстө Оросууд тийм юм ингээл орлол ингээл ньюсэр чи ингээл амар ингээл сенсац хийдэг шүү дээ. Одоо ингээд ерөөсөө чив чимээгүй байгааг анзаараа guys. Сонирхолтой байна уу? Яагаад юм чимээгүй? Одоо энэ зүйлийг чи ашиглах хэрэгтэй байхгүй юу? Өстө Оросууд тэгсэн ингээд
ойрлох ёстой байдлаар ойрлж чадахгүй байгаа байхгүй. Яг тэгэхээр сонирхолтой юм хэмжээнд Оросууд ч бас нэг тийм сонин зэвсгээр буудсан билээ шүү дээ тийшээ. Тэр сонин зэвсгийн хэмжээнд яасан бэ гэхээр ерөөсөө дэлбэрэлт болоогүй. Тэгэл одоо энэ голдыг хийж лээ те. Голдынхаа чартыг янзалж лээ тэр хооронд хэдүүлээ ярьж лээ те. Ерөөсөө дэлбэрэлт болоогүй. Зүгээр тэр южмаш гэдэг хүний одоо мэдээж амьдарч байгаа одоо гэр орон байшин руу бол Оросууд хийж бууж чадахгүй. Одоо ч хүртэл ингээд Украинд ингээд бай явж явах үеэр бол хийж зүгээр энгийн хүмүүсийн ард иргэдийн гэр орон ч юм уу эсвэл одоо дэлгүүрлүү ч юм уу эсвэл одоо ямар нэгэн мэдхгүй цэцэрлэг имлэг гэдэг газрууд руу ерөөсөө дайрж байгаагүй. Харин эсрэгээр Украинчууд бол тэгж дайрж байгаа. Тийм учраас энэ удаад ч гэсэн Оросууд южмаш гэдэг юм нэг байлдааны зэвсэг боловсруулдаг тийм одоо фабрик руу оришник гэдэг зэвсгээр буудсан билээ. Тэгээ шүн мэдээж те ерөөсөө хүмүүс байхгүй ажиллаа хийгээгүй. Гэртээ унтчих үеэр нь шүн явуулсан. Тэр чинь нэг фабрик учраас зөвхөн шүн л хүмүүс нь зөвхөн өдрөл тэнцээ хүмүүс ажиллана шүү дээ. Тэгээд мэдээж яг тэр газар бол тэгэл ерөөсөө тэр чигээр байхгүй болсон байлээ л гэж ихэд бол ньюс ирж илээ шүү guys. Ерөөсөө тэр чигээр тэр южмаш гэдэг нь ерөөсөө дэлбэрийг өмөртлөө тэр южмаш байсан тэр фабрик руу харах юм бол ерөөсөө ганц ч байшин юуч байхгүй ингээд тэр зүгээр нэг газар ингээд тэгээ баахан шороо. Тэгээд тэр южмаш нь болохоор газар руугаа доош нь 30 давхар байшинтай тэнцгээр доош нь юм тийм фабрик байсан байхгүй газар доошоо ингэж гүнзгий. Тэгээд тэр 30 давхар байж одоо 30 давхар тэр доошоо ингэж орсон байгаа тэр фабрик маань дотроо ч гэсэн тэр чигээр байна. Тийм амар зэвсгэр болсон байхгүй. Тэгээд гадаадынхын хамгийн гол миний сенсац болгохыг болгож чадахгүй байхгүй яа. Тэгэхээр ерөөсөө ямар зэвсгэр буудсан мэддэхгүй. Ямар ч дэлбэрэлт гал мал юуч гараагүй мөртлөө ингэж зүгээр л ингэ хоосон шороо өртсөн байгаа. Тэрэн дээр нь гайхаад байхгүй. Тэгээд хажууд нь зогсож байгаа одоо ингэ хүмүүсийн энгийн хүмүүсийн одоо байшингууд байна шүү дээ. Бид нар ингэ яг л хийвэрээ зогсож исэн шиг зогсож байгаа. Тэгээд яг байшингууд нь цууртан зээлээ л дээ. Цуураад тэгээд нэг цонхнууд нь мэдгүй ямар нэгэн зүйл байдлаар гарч хитрхи ойрхон байсан тэр байшингууд нь бол мэдээж ямар нэгэн гэхдээ өөр ямар нэгэн сүртэй нэг тийм бол ерөөсөө юм болоогүй тэр байшингууд нь зогсож исэн шиг зогсож байгаа хүмүүсүүд нь амьд байгаа хийвэрээ амьд байж лэн тэгээд одоо радиоактив төрлийн ямар нэгэн одоо элементүүд энэ атмосферт байна уу гэхээр радиоактив төрлийн юм байхгүй байгаа байхгүй. Тэр тийм ньюс бангаас тэгээд энэ Оросууд би бол өөрөө мэдгүй байна. Энэ удирдлагын хүмүүсээс одоо манайхан бас асуугаад байна. Урагтаар ингээд бас асуугаад үзэл удирдлагын хүмүүсүүдээс асуугаад та юу мэдчихсэн юм сонин зэвсэг бидэрт байт юм байна гэсэн. Ихэнх нь мэдгүй байлаа. Бүр амар дэндүү бүр секрет байсан юм билээ тэр зэвсэг. Тэгээд одоо Путинтэй холбоотой нэлээ ойр хүмүүс нь тэр зэвсгийн тухай мэдчихсэн юм шиг л босдод нь ерөөсөө мэдгүй. Тэгээд амар тийм сонин зэвсгэр бодсон байлаа. Гэдэг тийм ньюс байгаа шүү guys. Тэгээд таад маань мэдээж одоо миний хэлж байгаа зүйл бол хааны газар өөр хааны газар бол нэг таад бол энэ мэдээллийг бол авч чадахгүй байх яа гэхээр энэ бол амар нууцлаад байгаа. Одоо Украинчууд өөрсдөө амар нууцлж байгаа, баруучууд өөрсдөө амар нууцлж байгаа. Тэр оришник буусан газар руу очиж харахаар ингээд юм. Ерөөсөө урд нь харж үзэж байгаагүй тийм зүйл байгаа учраас тэрийг ямар нэгэн байдлаар гадагшаана ньюс болгож ингэж мэдээ бол цацаж чадахгүй тэрийг амар эсрэгээр нууцлаад байгаа шүү. Тэгээд үнэхээр одоо ингээд харах юм бол ингээд зүгээр эдгээр ингээд одоо юу гин те хилээ ямар нэгэн газар ингээд нэг газараа хийчихсэн орилж чадахгүй, чарлж чадахгүй ингээд яхаа мэдхгүй ингээд гацчихсан ингээд барууных нь ялангуяа ньюсийн талын одоо тэр нөхдөд маань одоо яхаа мэдхгүй ингээд чивчим ингээд суугаад байгаа байхгүй. Тэгэхээр айгуу сонин зүйл болсон. Оросууд бид нар өөрсдөө ч гайхаад ингээд сууж ин юу гэсэн үг ингээд тийм зэвсэг урд нь хүн төрөлхтөрөөс харж байгаа гэдэг утгаараа айгуу сонирхолтой байна л да. За хэдүүлээ юу вэ? Gold долларын чартуудыг бэлэн болгочлоо. Хэдүүлээ харъя те. Nasdaq-ын ч гэсэндээ өдрийн тайфрам дээр бэлэн байна. За долларын хэмжээнд бид нөхөр дээшээ гараад ирлээ. Нөгөөний хай руугаа дөхөд ирсэн байсан 7 хоног дээр. Тэгээд энэ бол яг нэг тийм хүчтэй кластер биш ээ гэж бид нар ярьсан те. Энэ бол яг тэ зүгээр байдаг энгийн кластер. Энгийн кластерын хүрээнд бол энэ бол энэ хөтөлбөрийн кластерууд цаашаа брейк хийдүмаа гэж хэлээ ярьсан тийм ээ. Тэгээд ямар ч гэсэн байж нэгт 2-т 3-т 4-т 4 өдөр түрүүчийн 7 хоногт байж 5 дахь өдөр нэг жоон дэш зоосон байна. Тэгээд энэ бол яг төлхөр кластер хэмжээнд бол энэ бол төлхөр кластер тэгээд гэптэй доош нэгтсэн байна тийм ээ. Өнөөдрийн зээл маань. За тэгээд доороо гэптэй байгаа гэдгийг анзаараад тэгээд мэдээж энэ дэш хөдөлгөөн явсны хэмжээнд бол энэ ч бүр 100% ликвидтэй дээрээс нь гэптэй байгаа гэдэг утгаараа энийг бас хараад тэгэхээр ийш бол орж ирлээ. Энэ бол хувийн тогтолцооны хэмжээнд бол амар өндөр хувийн тогтолцоод ийш орж ирэх. Ямар ч байсан миний хүлээлт бол те энэ дүр зургийн хэмжээнд бол миний хүлээлт бол доошоо угаасаа correction pullback. Угаасаа энэ хавьяасаа би correction pullback хүлээж ийсэн. Тэгээд ч одоо бүр ингэж хайруугаа ч орж ирлээ. Тэгэхээр эндээс бас нэг pullback хүлээмээр байна. Окей. Тэгэхээр долларын хэмжээнд бол тийм байна уу guys. Тэгээд яаж энэ зүйл минь орж ирэх вэ? Энэ бол ингэ дараагийн асуудал. Долларын хэмжээнд өөр хэлэх юм нэрээд байхгүй. Сарын тайм фрейм бол арай хаагдаг байна. Энэ сар маань яаж хаагдах вэ харъя. Энэ тэгээд өнөөдөр ч одоо 1 сарын 25 хаагдаг шүү дээ энэ сар чинь. Энэ тэгээд яаж хаагдах юм бол чинь ингээд доош нь pullback ороод ирэхээр чинь энэ сар чинь яаж хаагдах таад үүртээ төсөөд үстэй энэ чинь өвчөр хаагдах юм яхаа ямар ч реверсэл хаагдах байх та тий. Цөмөн угаасаа дээр орсон энэ цөм ч одоо байр суурь бол эзэлсэн. Энэ бол өөрчлөгдөхгүй. Яг энэ цөмөн бол энэ ч байна. Тэгэхээр дахиад доош pullback ороод дахиад энэ юугаа дай позон руугаа нэг тэнэг флат руу буцаагаад ороод ирэхэд байна л да тий. Яг тэгж л хараад байна.
flat гэдэг зүйлс нэр үйл үзэх юм а те. Хоёр тишээ далдагнуулаад байгаад их юм. Маркет микрод. За тэгэл гарын даа хизээний захин зүйлээс. 7 хоног дээр өөр зураадах юм байхгүй. За нэг иймэрхүү байдал тийм. За дараагийн тигрийн хэмжээнд хэдүүлээ голд харъя. Голд. Дарийн тайфрейм дээр яриад байгаа юм ерөнхийдөө түрүүчийн 7 хоног дээр ярьснаас өөр нэг яриад байгаа юм байхгүй. Доороо гэвтэй. Тэгээд point of control-ийн зээлтэй байж байна. Хэдүүлийн импульсыг шалгаад үзье. Импульс мэн бол яг шийдэггүй хамгийн сүүлд бол ижээ бол бид нар бол ярьсан те 7 хоног дээр чинь нэг YouTube байна. Контрактын хүн байна гэдэг ингээд ийм ерөнхийн buy review-ийг ярьсан. Тэгээд эндээс яг шорно шүү гэж ярьсан. Яг шорцсон байна. Гэхдээ хамгийн гол нь юу гэж ярьсан бэ гэхээр энэ хаврууга эндээс айгүй бол жоохон доош моош ч юм уу. Flat хийх баха энэ gap map ч юм нэг байтар хаах бах. Энд чи байгаа энэ ликвиднүүдийг авах бах гэж ярьж байсан. Тэгэхээр тийм зүйл болоогүй цаашаа ороод ирсэн. Би бол эндээс бол яг buy бол хүлээж ирсэн. Гэхдээ ингэж газ нэг зоогоод ингээд дэше явна гэж юусод төлөөгүй. Дагаад орсон энэ хаврын дэше гараад ингүүд энэ long дээр бол жоохон дагаж ажилласан. Тэгээ бас нэг юм юу вэ гэхээр энэ level-ийг тухайн үед бол зүгээр л зоогоод явсан. Энийг бол ерөөсөө manipulation хийгээгүй байхгүй. Тэгэхээр энэ бол зүйлийг бол надаа тухайн үед жоохон дарагдаагүй жоохон арим жоохон гүнзгий орох юм болов гэж хараад ороогүй. Одоо яг гоо ямар ч single дэше гараа авцсан 4 цаг дээр. Ямар ч тийм long дээр бол жоохон long-ууд бол ажилласан. За тэгээ хаашаа ирсэн бэ гэхээр 7 хоног дээр guys одоо бол энэ дээр бол хийлээд байгаа юм ихэд байхгүй тий. Доош бол ингээд бууж орсон, ингээд wave орсон. Контрактынхаа зүүн рүү ороод ирсэн. Энэ контракт чинь 12 сарын дундуур дуусна. Тэгээ шинэ жилийн контракт ихтэй шүү дээ. Тэгээд тэр шинэ жилийн үеэр бол дахиад position авна. Ерөнхийн энэ голдын байгаа дүр зураг бол жоохон өөрчлөгдөх баг шүү. Бид нар бас нэлээд өсөлтөнд орсон байгаа учраас голдын хэмжээнд бол бид нар ойр хугацаанд нэг амар өсөлт энэ том range-с бол гарахгүй баг. Одоо ингээд энэ чинь ийм том range гэдэг чинь таад ингээд өсөлт одоо энэ дунд чинь амар нэлээд сайхан нэлээд бүр сайхан флат хийж болох байхгүй. Энэ сайхан. Тэгээд энэ чинь одоо 24 оны 6 сар энэ чи юу? Тий. Тэгэхээр одоо энэ л байгаа байхгүй одоо ингээд ийшээ ингээд орцсон 7 хоног дээр те 7 хоног дээр орцсон. Одоо энэ дунд амар том одоо ингээд flat хийж байгаа энийг аваад тэгээ явж болох байхгүй ингэж. Тэгээ энэ flat-ны хэр том байхыг нь бол энэ ч мэдэхгүй. Одоо түрүүчийн одоо болж исэн үйл явдлын хэмжээнд харах юм бол энэ түрүүчийн flat ч баг ийм том байсан шүү дээ. Хэрвээ та санаж ивэл одоо энэ ч бас тийм зүйл хийж болно. Ямар ч асуудалгүй. Тэгээд энийг хүртэл орж иж болох байхгүй энэ manipulation хийхдээ энэ газрыг тэр чигээр энэ gap-ийг хаах бол яг энэ бол нэг хэрэг. Доош нь энэ all time high чинь түрүүчийн all time high 20 дээр байсан гэдгийг санаарай те 2000 дээр 95 дээр байсан. Тэгээд энэ хүртэл ингэж орж иж болно. Тэгэхээр ийш орж ирэхдээ нэлээд том бас ингээ flat хийж болох байхгүй. Тэгээд иймэрхүү төрлөөр flat хийдгийг санаарай гэл. Одоо ерөөдөө ингээд high тогтож байгаа бол бүр энэ хүртэл бүр ингэж талаад ингэж орж ирээд эмчэнэ бүр яг хажууд очоод ингээ эргээд тэгээд ингээд явж болж байгаад тэгээд дараа нь орж иж болно шүү дээ. Тэгээд зах зээл нэг заавал шүү дээ. Тэгэхээр та энийг анзаарай. Миний дүр зургийн хэмжээнд бол ийм зүйл бол нэгдүгээр вариант бол байж болно. Энэ бол сарын тайфрейм хэмжээнд ярьж байгаа шүү, окей. 7 хоногийн тайфрейм хэмжээнд бол мэдээж яг хөө тэгэл саний ярьсан юм чинь энэ рейнжийн дотор ингээд багтчихсан гэсэн үг. Миний бодлоор голд бол нэлээд сайн өсч өгсөн. Одоо ингээд happy new year гэдэг 25 он тэгэл лсэн шүү дээ юм болов тэгэл тэгэхээр гэсэн ойрын хугацаанд бол энэ бол ямар ч гэсэн gap гэдэг утгаараа gap гэдэг утгаараа flat гэдэг утгаараа бид ингээд байж лах баг. Тавьта. Тэгэхээр buying zone-ууд, selling zone-ууд ингээд тогтож байна. Эннийхээ хэмжээнд ер нь жоохон flat-д бэлтэж ивэл зүгээр баха. Миний бодлоор ер нь жоохон flat төрлийн болох гэхэд бэлтээ байж ивэл ер нь зүгээр байх шүү. Зөөнөө жоохон нэг тодруулаад. Тэ. Ингээд. Тэгээд өдрийн тайфрейм хэмжээнд бол бид нар point control ороод ирсэн. Чинээс ингээд зэлэр орж ирэх нь бол ингээд тодорхой. Энэ бол реакцны хэмжээнд бол энэ бол хувийн тогтолцоо бол маш өндөр байдаг дандаа. Тэгэхээр эндээс бол арай л эндүү хурц ороод ирсэн байна. Аадын хэмжээнд шүү дээ. Нэгт өдөр нээгдээд амар том хөдөлгөөн орсон байхгүй шүү. Сүмжлээ ингээд доошо татсан биш доошо татаад дээш гараад тэгээд доош орж ирсэн байна. За тэгэл одоо баярхаа одоо тэр чинь тэгэл 7 хоног бол нэг хамаагүй ойрын хугацаанд бол хамаагүй энэ бол одоо өдрийн тайфрейм 4 цагийн тайфреймын хоорондох асуудал болчих жоох байхгүй. 4 цагийн баяр дээр нь баяа хийгээл сэлийнхаа зүүн хүртэл явуулаад сэлийнхаа зүүнээс сэлийг хийгээл тэгэл явах гэдэг. Жохон flat-д бэлтэж байгаа гэж голдон дээр бол би эндээс бол нэг амарс хөдөлгөхгүй байх гэж бодож байна. Яа тэгэхээр 25 он болох байхгүй. Тэгээд яг тренд бол ингээд өдрийн тайфрейм дээр бол доошо хугарсан гэдгийг санаарай. Тренд энэ бол full wave доош нь. Тэгэхээр энэ хөдөлгөөн чинь pullback болоод байгаа байхгүй. Юуны хэмжээнд pullback вэ гэхээр энэ селлер талаас орж ирсэн маш хүчтэй энэ селлерийн pullback байгаа байхгүй. За голд ингээд дуусгач. Биткойн дээр сайхан арилжаа хийсэн. Биткойн дээр сайхан арилжаа хийсэн. Сонирхлын үднэс зүгээр.
Сонирхол бол те хамгийн сүүлд бол эндээс бол нэг ярилж авсан. Эндээс. Энд чинь одоо өдрийн таймфреймийн хэмжээнд ярих юм бол хаанаас вэ гэхээр энэ газраас те эндээс гэсэн үг. Энэ дэш нь гаралтууга. Хэрвээ та анзаарвал энэ чинь цагийн левел байгаа юм байна те. Эндээс бол ууг нь бол анх шорт харж исэн. Энэ чинь бол брейк ивэндүүлээд доош орж ид энийг аваад дэш явах юм болоо гэж хараад байна байхгүй. Эд одоо ингээд левелүүд энэ левел эднэр ингээд байжсан. Энэ хавиргаа ингэж ядаж орж ирээд ингээд явах юм болоо гэж хараад байна. Тэгээд энэ эндээс бол орж ирээд цаашаа ороод ирэнгүүт нь яг хөө мэдээж тэгэл баяр орно шүү дээ. Тестийн левел үүсгэсэн, тестийн левел дээр энэ дээр баяр орсон. Тэгээ барьсан энэ хөдөлгөөнийг бол тэр чигээр нь аваад эндээс нь хаагаад шорт аваад шортоос ишнэ доош нь энэ левел рүү ингэж орсон. Тэр доош гүнзгий орохыг нь бол мэдээгүй. Шууд энэ эсрэг тал руу профит бол ингэж авсан байгаа. Тэгээд дээшээ явангууд нь эндээс нь дахиад лонг аваад тэгээд эсрэг тал руу ингэж оруулаад хаасан. Тэгээд дараад нь бол ингэж агсаа бүтсэн. Тэгэхээр ингэж сайхан биткойн дээр бол сайхан хэд ярьж явал хийлээ. За хэдүүлээд сарыг харъя те. Сарын хувьд бол энэ бол point of control болох хувирсан байна. Энэ бол all time high. Энэ сарын таймфреймыг хэр хаах вэ? Энэ бол явах ахгүй guys. Энэ бол ингээд хоошоо одоо бол ингээд нэг хоошоо ингээд яваад ямар ч алга байхгүй. Биткойн бол ингээд явдаг л байхгүй. Ингээд ямар нэгэн зүйлийг бэк хийж байгаа бол цааш явдаг. Ерөөсөө хүлээдэг шүү. Тэгэхээр энэ бол явж байгаа л зүйл. Дээш энэ хөдөлгөөнийг харах юм бол таад байна ингээд анзаарвал энэ дандаа өргөтгөх хийхтэй. Open trust-ийг ашиглаж дэш явж байгаа гэдэг. Тэгэхээр this is very good те. Open trust байна гэдэг нэг сайн байна. Өөрөөр Telegram тэгээд хамгийн сүүлийн open trust нь чи байсан байна те. Investment. Тэгэхээр хэдүүлээ pullback хүлээвэл open trust талраа хүлээвэл зүгээр. Хэдүүлээ тэмдэглэж. Одоо энэ шүү дээ. Яаж тэмдэглэдүүлээ? Биш. Өөр юмар тэмдэглэдэг шиг байна. Аха. Ингээд. Одоо энэ зүйлийг ингээд тэмдэглэжээ. Энэ хэрэггүй. Үрээ бол хэрэггүй. Энэ дээр л гэж та. Open interest нийлт бол ингээд энэ ч яа айгүй. Тэгээд их амар тод байлаад тах шаардлага байхгүй. За. Яг л брейк хийсэн газар юм биш үү? Окей. За тэгэхээр энэ ч өдрийн таймфрейм дээр тестинг левел. За энэ чин доторх блок. Тэгээ энэ чин доторх блок. Энэ бол easy block, энэ бол хитэн блок. Зүг блокын дотроо дахиад easy block-той явж байна. За тэгээд энэ шинэ гаралтай ингээд ороод ирсэн гэсэн үг тийм ээ. За брейкийнхаа даваан дээр энэ ч open interest-тэй те. Эднэр ихгүй. Эднэр. За тэгээд дэшнээ зохилтоор ороод ирсэн. Ерөнхийдөө бол энэ импульс маань дэшнээ шилжсэн байна гэдэг утгаар бол энэ бол жоохон бас pullback хүлээж болно эндээс бол. Тестинг левел үүсгээд дээрээсээ доош бол гарах. Одоо ингээд дэшнээ гараад энэ ликвидийг аваад тэгээд доош нь хөдөлгөөн байх хэрэгтэй юм болоо гэж харж шүү. Доош нь хөдөлгөөнийг бид нар хаанаас авах вэ гэхээр дөрвөөс харна. За байц. Энэ чинь юу болоод байна? Энэ чинь inside шүү дээ. Inside-ийн хэмжээнд guys бид нар чинь ингэх юм байна шүү. Би бол нэг блок гэж үзмэрлээ. Тэгээд дэшнээ H4 чинь доош хугарт юм байна шүү. Энэ бол доош нь бол хугаралт үүснэ гэсэн үг. За тэгээд одоо энэ дөрвөн левелүүдийг цэвэрлэнэ л гэсэн үг. Одоо эндээс нь сэл харнаа. Аажаарай. Эндээс нь сэл харнаа сайхан. За энийг notification руу оруулъя. За энийг бас notification руу оруулъя. Тэр чинь хоёулаа point of control. Хэрвээ энэ чинь sell-ийн сигнал орж ирвэл орно л гэсэн үг шүү дээ. Би энэ чинээс шууд short дарна гэсэн үг биш шүү guys. Одоо ингэж манай channel руу хэрвээ шинээр орж ирээд дөнгөж харж байгаа хүмүүс байвал шууд тэгэл тэнцээ дарна гэсэн үг биш. Тэгээд намайг дагаад энэ чинь sell харна гэсэн би эндээс нь бас sell орчих гээд ороод ирчих болохгүй шүү дээ. Бид нар чинь volume trade арилжаа хийдэг community. Volume trade-ийн хэмжээнд бид нар чинь cluster-ийн хэмжээнд manipulation ороод ийн үгүй гэдгийг баталгааг нь авна шүү дээ. Шууд бол энэ чинь бол дарахгүй. Ямар ч хэлсэн энэ чинь sell-ийн zone, ямар ч хэлсэн эндээс бол sell харах хэрэгтэй байхгүй юу? Окей. Ялангуяа анхны оролтон дээр те энэ жил анхудаа ийш орж ирж штэ шинэ левелүүд анхуд орж ирж байна. Анхуд орж ирчихэд реакшн ороод дараагийн удаа дахиж орж ирж ивэл тэгвэл надад чинь брейк хийх гэж орж ирнэ гэсэн. Анхны удаа бол ихэнх тохиолдолд наач реакшн ордог байхгүй. Тэрэн дээр нь тэгэл нэг гэж болно штэ. Яг шууд брейк хийж болохгүй гэсэн үг биш. Ихэнх тохиолдолд гэж яриад байгаа байхгүй. Тийм учраас энэ чинь volume trade дээр заавал сигналыг нь харах хэрэгтэй байхгүй confirmation-ыг нь ойлгосон тийм ээ. За тэгэхээр
тиймэрхүү байдалтай. Энэ дээр бол нэг юм уурттай байж байгаа юм байна. Энийг бол гараад дээр харна гэсэн үг. За нэг иймэрхүү байдалтай тийм. Энэ 7 хоног дээр бол нэг харилцаад байхгүй. Энэ дээр бас энийг тавьчмаар л байна л да. Энэ азыг бас брейк хийчихсэн газар дээр айгүй өндөр open chest. Одоо ингээд та анзаарвал энэ дэш явж байгаа хөдөлгөөний хэмжээнд шүү дээ. Энд яг энэ брейкэн дээр шүү дээ. За эдгээр бол одоо өстой хэрэггүй. За хэрэгтэй. Одоо эдгээр гэсэн үг. Одоо энэ level шүү дээ. Энд чинь бол брейк байсан байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ брейкийн level дээр open chest маш өндөр open chest байсныг анзаарна. Мэдээж бусад ерөнхий open chest-ийн доор хавимаар орцол байгаа л да. Тэгэхээр брейк хийхдээ бол open chest дээр заавал хийх хэрэгтэй байдаг. Тэгээд энийг бол айгүй сайн хийцэн байна. За нэг юмрхүү. Тэгээ эндээс long хармаар байна те. Эндээс long хармаар. Ойлгомжтой миний одоо хүсэж байгаа дүр зургийн хэмжээнд бол би бол ер нь бол basic хүлээлт, ерөнхий хүлээлтийн хэмжээнд бол би шиг ингэж орж ирмээр, эндээс шиг ингэж орж ирмээр, эндээс буцаад long хармаар байна те. Оо энэ чинь. Ингээд. Тэгэхээр доош бол мэдхгүй орж ирвэл тэгээд энэ ч доош нь орж ирнэ гэсэн үг. Ер нь бол тренд байгаад байгаа шүү дээ. Дээш хамгийн гол нь. Трендийн хэмжээнд бол бид нар бол дээш гаралт хийцэн, level үсгэсэн level manipulation хийлээд дээш нь л байх хэрэгтэй байхгүй трендийн утга учраар. Ингээд тэгээд дээш энэ чинь нийлж байгаа гэсэн үг байхгүй. Тэр ерөнхий хүлээлт бол тийм байна. Дараад нь тэгээд тухайн үед нь яг ийшээ ороод үнэхээр спорт баяр байх нь үгүй гэдгийг бид нар мэдгүй. Харна. Тэр чинь тухайн үед нь кластер харна. Бойлон харна шүү дээ. Том цогцолч өөргөө илчлээд энэ чинь спорт үзүүлээд нөө эсвэл доош нь брейк ороод энэ үедийг харна шүү дээ. За биткойн тиймэрхүү. Өөрчн CL тийм ээ. Oil, crude oil. Yeah. Энэ ойр хавьдаа жоохон бас байж болохоор юм байна дөө. Ингээд ороод ирсэн. Одоо энэ зүйлийг бас лайв хийж явах үеэр сурагч нартайгаа ярьсан байна. Доош орж ирээд нэгдүгээр төрөнд шилжсэн байхгүй. Тэгээд дээш нь болохоор wave орцсон. Тэр чинь энэ өөрөө тэр чигээр зүүн байхгүй. Баярын сан. Тэгээд та тэрийг анзаарвал доош орж ирлээ. Level үсгэлээ. Тэгээд level рүүгээ буцаага дайрж орж ирэхдээ яаж орж ирсныг анзаараа. Одоо энийг чинь хэлээд байгаа байхгүй. Volume trade яагаад хэрэгтэй вэ гэхээр энийг яриад байгаа байхгүй. Доош орж ирэхдээ бариулсан байгаа байхгүй. Тэгээд дээшээ гарч ирээд level рүү орж ирэхдээ яасан бэ гэхээр хэдүүлээ өдрийн time frame chart-ыг нэг харах юм бол тэнд бол энэ дээр хавьд бол барилт үүсээгүй. Level-ийн цаана байх хэрэгтэй байхгүй. Энэ гол хавьдаа ингэж байгаа энэ зүйл бол ерөөсөө энэ бол нэг сүртэй хамаатай зүйл биш. Level-ийн цаана харж байна. Одоо ингэж шийдэл хэдүүлээ кластердаа нэгэд харах юм бол одоо энэ level байна. Level-ийн цаана ерөөсөө барилт байхгүй байгааг анзаарч байна тий. Энийг анзаар. Одоо энийг харин анзаар. Энэ level-ийн цаана харин эсрэгээрээ бариастай байгаа шүү дээ тий. Market maker өөрийгөө илчлэх тий. Level-ийн цаана өөрийгөө илчилдэг байхгүй. Наагур нь хэрвээ ингэж барьж байгаа бол энэ бол яг тий нэг амар сүртэй юм бол биш. Хамгийн гол level-ийн цаана оруулах хэрэгтэй байхгүй. Manipulation хийж байгаа гэдэг утгаар тий. Тэгээд level-ийн цаана орж иж хүмүүсийн FOMO үүснэ шүү дээ. Level-ийн наагур нь ингэж жоон цоогоод байвал FOMO үүсэхгүй. Break орж иж FOMO үүсдэг байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө биш. Тэгээд доош нь орж ирсэн энэ seller байсан шүү дээ. Энэ seller чинь баригдаагүй дээшээ гараад ирсэн тий. Тэгэхээр энийг харъя. Энэ seller үнэхээр нэг төдрөөсөө хойшгүй ингэж зөхиод ингэж ерөөсөө баригдаагүй дээшээ явсан тохиолдол би бол одоо бол эндээс дахиад жоохон long хармаар long харахтаа энэ хавь руугаа орж ирнэ. Энэ хавь руугаа гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ брендийг бас хатгаад харъя. Дахиж дээшээ орж ирмээр ингээс. Дээрс нь брендэн дээр гэптэй байгааг анзаараарай заа. Тэгэхээр oil дээр хэрвээ ямар нэг ярилж хийж байгаа хүмүүс байвал ерөнхийдөө хамгийн сүүлд бол oil дээр инчнес long авсан энэ long-ыг аягүй гойлоо авсан. Тэр чинь ингээд маш зөвхөн тийш орж ирсэн. Тэгэл хаасан тийм гоё орж ирсэн. Тэгээд дахиад long хармаар л энэ тий. Брендийн хувьд бол эндээс хармаар байна. CL-ийн хэмжээнд бол эндээс хармаар л байна л да. Эндээс арилж орж ирэх нь харъя тий. Энд Европын season дээр өнөөдөр нэгд өдөр шууд яг long орж иж болох. Яг тэгэхээр доош явах ямар ч шаардлага нэлээд үед бол байхгүй. Энэ хавьдаа manipulation хийж мөрөн. Тэгэхээр энийг бол жоохон анзаарах хэрэгтэй тий. Энд дээр нэг жоохон юм шатан дараалтай лээд байгаад эднийг ерөнхийдөө тэр чирийг авах бах. Тэгээд эндээс болж игэл нэг short long харчмаар энэ байсан. Одоо Европын season чинь нэгдээд position цуглуулад эхэлсэн байна. Тэгээд энэ шар ногоо юм дээр position цуглуулад гарч ирэнгүүт нь хойноос нь дагаад long орчмоор long орохдоо нэлийн цаашаа ингэж ишинэ. Окей. Энэ бол oil хэмжээнд. Энийг үчигсэн. Зэрлэг тавьчих болж игэл бивгээ дуусгаж амжуул тэнцээ нэг ярилчаа хийчмээр. Надад за өөрчлөлөө. Nasdaq те. Nasdaq-ийн хувьд бол guys. Ерөнхийдөө long. Ерөнхийдөө long эсрэг тал руугаа manipulation сигнал counter trend сигнал орсон байгаа гэдэг утгаар ерөнхийдөө pullback ус орж болно шүү энэ хавцаана. Одоо энэ ч нөө break хийсэн газар руу ирчлээ шүү. Энэ break хийсэн газараас pullback орж болно. Яа тэгэхээр 7 хоногийн time frame дээр чинь нэг юутай levelтэй болцсон байгаа шүү.
Тэгээд өдрийн тайм фрейм, цагийн тайм фрейм харах юм бол дээш явж байгаа хөдөлгөөний тайд хар. Дээш явж байгаа баяр баригдлаа, доош явж байгаа селлер баригдлаа. Дээш явж байгаа баяр баригдлаа, доош явж байгаа селлер бас баригдуулаад дээш нэ. Тэгэхээр энэ бол жоох ийм юм хийгээд байгаа байхгүй. Тэгэл дээрээс хойш хараалгаа энэ ямар учиртай. Хараалгаа иймэрхүү юм хийгээд байгаа штэ. Энд чинь юу хэлж байгаа гэхээр энэ доор хавьмаваар ингээд энэ доор хавьаар дандаа ингээд тэгвэл дуурайд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг энэ all time high шүү. All time high break хийчихэд доошо break хийчихэд. За pullback орж байгаа юм шиг л хараад байгаа байхгүй. Тэгээ эндээс бол ийм reaction орж болно шүү guys. Энэ хавьмав руугаа тэгээд байж байгааг 3 дахьд мэдээ гарна гэдэг штэ. 3 дахьын үеэр энэ доош нь бүр ингэж нам доош орж иж болох байгаа шүү, окей. Тэгэхээр тэрийг анзаараарай. Одоогийн яг active level-ийн хэмжээнд бол эднэр л байна. Энийг устгаад энийг үлдээч юм байна. Энийг үлдээч дээ. За тэгээд тэр энэ жоо тэгж хараад байгаа шүү guys, окей. Одоо энэ 7 ногтод нэг амар сүрдээ дэше гарахгүй. Энэ бол баг л худлаа болчихлоо. Гарахаар байсан бол чинь энэ 7 ног дээр гарцсан байхгүй юу? Гарцсан байх хэрэгтэй. Тааш явахыг хүссэн бол. Тэгээд данч тэрийг хүсээгүй. Тат хийхийг хүссэн байна те. Тэгэхээр чи нэг явахгүй л гэсэн үг. Энд дэш явж байгаа баярыг нь харахаар энэ жоо шорт харчмаар байна уу? Тэг мэдээж энэ шортыг бол хадаа энэ ч нэг том time frame-ийн шорт ч те. Том time frame-ээс орж ирэх шорт учраас дор хаяж нэг цагийн level-ээс юм ярилж хийчихвэл зүгээр. Яг хоцорсон тохиолдолд тэрийг авч амжаагүй тохиолдолд гаргаж оруулах гэсэн шиг. Гэтэ хамгийн түрүүнд цагийн level-ийн reaction хэрэгтэй байхгүй юу? Цагийн level-ийн reaction-гүй жижиг time frame дээр энэ хөдөлгөөнийг авах гэж оролдож байгаа бол энэ бол бүтггүй асуудал. Заавал цагийн time frame-ийн level, цагийн time frame-ийн manipulation ороод тэгээд тэндээсээ тэр хөдөлгөөн чинь жинхэнэ хөдөлгөөн орж ирэх байхгүй. Тэгвэл 5 минутын time frame дээр дэше доошо босоод тэгээд жижиг шүү. Энэ гэптэй болцсон байна. Энэ гэпийг бол мэдээж хаана. Тэгээ хаангууд эсрэг талын реакшн ороод энэ гэпийг хаасны эсрэг талын реакшнаас харин шорт оруулах зүгээр бас байж болно. Байж болох вариант. Dan иймэрхүү байдлаар гайс ерөөхдөө зах зээл миний хувьд бол тийм байна. Тэгээд ерөөхдөө бол тэгмээр нэгмээр гэсэн юмнууд байгаа. Тэгээд тав байна. Болвол тэг хэрвээ таны одоо таны арга барил чинь таарж ашиглаж болж байгаа бол ашиглаад явчих болно. Ерөөхдөө зөвхөн миний хувьд бол тийм байна. Тэгээд бусдаар ерөөхдөө манай арга барилыг тэг манай энэ ревюнуудыг тэр чинь яг утгаар нь ашиглая гэвэл мэдээж манай community гишүүн болох хэрэгтэй те. Манай community гишүүн болоод манай community сургалтыг аваад тэр манай нэг хэсэг болж гэж бидний нэг хэсэг болж гэж бид нартай хамт ажиллаж хийн гэдэг юм байгаа. Манай Discord руу ороо generator руу ороо харах юм бол server rules байгаа. Server rules-ийн хэмжээнд бол та энийг сонирхоод үзээрэй, окей. Тэгээд ерөөхдөө бол welcome. Хүссэн хүмүүс байвал ерөөхдөө нэгдээд ороод ирж болно. Бид нар бол энэ жаал ингээд community дотроо CVP live руу дотроо ингээд арилж авал хийхээ сууж байна. Тэгээд та эдийг үрж байгаа шүү, окей. Амжилт хүсье. Сургалтын хэмжээнд сонирхож байгаа хүмүүс байвал одоо энэ 12 сард бүртгэлний 12 сард биш 1 сард бүртгэл явагдах байхаа. 1 сард бүртгэл нэгдэн шүү guys, окей. 1 сард бүртгэл нэгдээд 25-ын бүр 1 сараас нь эхлүүлээд ерөөсө шинэ жилийн гэдэг утгаар шүү дээ. 1 сард яг бүр ингээд өнгөж 25 онд болол 1 сард нэгдээд явах юм байна шүү. Одоо ингээд ерөөсө өсөл нэгдлээ дээ. За. Окей. Ингээд ревюгээ дуусгачих. Арилжаанд амжилт хүсье. Тэгээд дараагийн ревю хүртэл баярлалаа.